Сайн байцгаана үзэгчдээ. Гэрэл зураг сурал нэвтрүүлгийн маань 3 дугаар дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт гэрэл зургийн хичээл, мөн зөвлөгөөнүүд мөн сонирхолтой ярилцлага багтаж байгаа. Та бүхэн манай нэвтрүүлэгтээ өргөж хамтаагаарай. За үзэгчдээ ингээд камерын танилцуулгын болон эхэлж байна. Энэ болонд ямар камер оруулах талаар Facebook хуудсан дээрээс санал асуулга явуулсан байгаа. Тэгээд тэр хуудаснаас Nikon брендийн P300 камерыг танилцуулж өгөөч гэсэн хүсэлт гарсан учраас энэ удаагийн дугаараар P300 загварыг танилцуулахар болоод байна. Ингээд Tavka P300 загварын талаар үзэгчдэд танилцуулах байна. P300 камер маань өмнөх P7000 загварын одоо дүүнэ гэж гарч байгаа. Тэгээд P7000 загвараас дутагдaltaй талч би давуу талч би явсан. Давуу тал маань Full HD-гээр бичдэг болсон байна. Яг тэгвэл одоо өрсөлдөгч бусад параллел одоо камерууд маань бүгдээ Full HD-гээр бичдэг. Харин тэгэхээр P300 маань Full HD-гээр бичдэг болсон байна. За энэ хүү камер маань өнгөрөх 2 дугаар сард худалдаанд 2 дугаар сард зарлагдсан байгаа. Тэгээд за яг энэ камерын параллел загвар гэж ярьж байгаа болохоор энэ Canon брэндээс AS9095 загварууд, Olympus брэндийн XZ1 гэх загвар. Энэ загварны камерууд байгаа. Тэгээд энэ камеруудтайгаа хэр өрсөлдөх чадвар нь юу хэр байна? Nikon брэнд маань болохоор дижитал толт камер дээр маш өндөр бусдаас дээгүүр явдаг болчихсон. Сонирхчийн төвчөнд бас камерууд нь бусдаас харьцангуй сул байгаа нь анзаарчихсан л та. Яг тэгвэл өмнөх одоо энэ өрсөлдөгч XZ1 гэдэгс маань болохоор маш их давуу тал өндөртэй, чанар өндөртэй болж яг Nikon P300 маань бусдаасаа тийм гавьсан бол бас байхгүйсэн. Яг хөө дурангийн хараалах хүртэн бусдаасаа арай даваа юм уу? 24 мм-ээс 105 мм-ийн дурантайсан. Тэгээ өрцөн 1.8-аас 4.3. Энэ маань бас тодорхой хэмжээнд даваа тал. Тийм, яг энэ төрлийн камерууд маань болохоор ихэвчлэн 28-аас дурангийн хараалт маань ихтэй байгаа тийм үү. Тэгэхээр тэрнээс арай илүү өргөн болж өгч байгаа. Энэ маань бас нэг том даваа тал болгож байгаа тийм үү. Тэгээд энэ яг гаднах харагдах байдлаар болохоор AS95, Canon AS95 загварын камертай их төстэй. Гэхдээ яг зургийн чанарын хөдөлгөөн дээр багсаар сул болчихсон байгаа. Энэ юунаас болж байна вэ? Сенсор нь бусдаас арай жижиг байл л да. Бусад сенсорууд маань 1.7 байдаг бол энэ маань 2.3. Тэгэхээр харьцангуй жижиг сенсортай байна. Тэ жижигхэн болж байна. Гэхдээ уг нь бол өвцний хувьд болох дээр 1.8 дээр тийм маш нээлттэй болчихсон тийм үү. Гэхдээ сенсор жижигхэн гэдэг утгаараа бас тэр өрцнийхээ нээлттэй чанарыг бас буулгаж байгаа тийм. Өрцний нээлттэй байдаг байснараа зурагт нөгөө нэг артлын хэсэг маань бүрэлддэг тийм эффектийг үүсгэх боломжийг бий болгодог. Гэхдээ сенсорын хэмжээ жижигэх тусмаа тэр боломжийг мөн эргээд хааж өгдөг байгаа. Тэгэхээр хэдийгээр тэр өрцний нээлттэй болж өгсөн ч гэсэн эргээд тэр юугаа хаасна бас нэг сул талыг бий болгочих чаа. Тэгээд өөр энэ камерын талаар ярих зүйл юу юм бэ? Бас стереогоор дуурчдаг болсон. Тэгээд эндээс бас нэг юм анзаарагдаад байна л да. Одоо Nikon брэнд маань өмнө дүүс бичих тал дээр асуудалтай байсан. Тэгэхэд одоо бүр жижиг компактууд нүртэл Full HD-гээр бичиж эхэлчихлээ шээ. Тэгэхээр одоо ер нь дараагийн одоо компактууд, дижитал тал камерууд маань видеогоо одоо хэрхэн бичих нь одоо бид нарт одоо тодорхой үстэй. Тийм яг энэ төрлийн камеруудад бол Full HD гэдэг чадварын хувьд бол нэлээд давуу тал бий болсон. Хамгийн гол давуу тал маань баг энэ болж тарч байгаа тийм үү? Үүднээ сонирхчдыг илүү татж байгаа. За тэгээд ерөөхдөө бас ингээд гадны форум хилцүүлэх дундаас бол яг энэ камерыг бол яг Full HD чадварыг нь илүү үнэлж хүмүүс сонирхож байгаа. Бус талаар болох тэр яг Olympus-ийн XZ1 зэрэг загвараас сул талтай байна гэж үзэж байгаа тийм үү. Тэгээд энэ бидний манай нэвтрүүлгийн зүгээс бол энэ камерт бол 10-аас хэдийг өгөх вэ? 5. За 10-аас 5. 10-аас за 6 ч юм 10-аас 5 гэж бодож шин тэгээд ямар ч энэ удаагийн камер маань юм байла. Тэгээд эх дугаарууд дээр бид нар магадгүй яг сонирхчийн халаасны камерын төвшөнд илүү дэвшилттэй байдаг. Lumix, Panasonic Lumix брэнд юм уу? Эсвэл Olympus брэндийн камеруудаас танилцуулъя гэж бодож байна. Энэ Olympus болон Panasonic-ийн камерууд маань сонирхчийн камерын төвшөнд илүү дэвшилттэй давуу талуудыг бий болгож байна. Canon, Nikon зэрэгээс хамаагүй нь дээгүүр зэргийн камерууд гаргадаг байгаа. Тэгэхээр дараагийн дугаар дээр энэ төрлийн камер танилцуулъя гэх үү. Тэгээд хүмүүс үзэгчтэй нэмээд хэлэхэд одоо энэ хүү P300 камер маань бусад загваруудаас л сул тал арай ихтэй боловч энэ маань энгийн халаасны камер учраас бас энгийн төвшөнд сонирхчид зураг болгоход бол тийм асуудалтай камер бол биш. Тийм бусдаасаа илүү даваа тал байх болохоос үнэхээр
зураг чанарын хувьд бас хангалттай сайн болгож чадах камер байгаа шүү. За тэгээд та бүхэн нэвтрүүлэгтэйг хамт байгаарай. За тэгэхээр камерын танилцуулга болон маань ингээд энэ үрээд өндөрлж байна. Та бүхэн дараагийн дугаараар ямар камерын танилцуулга авахыг хүсэж байгаа манай Facebook-ээр ирүүлээрэй. Зарим тохиолдолд бидний буулгасан зураг гол биетээр фокусгүй наан хүн илүү биетэй фокустай болсон байдаг. Үүний шалтгаан нь камерын бүрэн автомат фокус нь хамгийн наан байгаа биетээр фокус авдаг. Тиймээс та гол биетээс наан илүү биетүүд байна уугүй гэдгийг сайтар анхаарч үзээрэй. За үзэгчтэй ингээ өнөөдрийн хичээл болон маань эхэлж байна. Бид өнөөдрийнхөө хичээл болонд камерын буулгалтын дэгчил гэдэг зүйлийг хэрхэн ажилуулах талаар орох юм. Буулгалтын дэгчил нь бүх төрлийн камер, гар утас, сонирхчийн мэргэжлийн гихчлэн бүх төрлийн камерт байдаг бөгөөд энэ маань бүх төрлийн гормуудтай хамт ажилладаг байгаа. Тэгэхээр буулгалтын дэгчлийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах, энэ маань ямар нөлөө үзүүлдэг, мөн яаж үүнийг зохицож ажиллах талаар орох болно. За түрүүн та бүхэнд хэлсэн буулгалтын дэгчил маань бүх төрлийн гормууд дээр хамт ажилладаг байгаа. За энэхүү буулгалтын дэгчил маань доор гарч буй байдлаар үзэгддэг бөгөөд үүнийг нэмэх үед зураг маань гэрэлтэй болж мөн эргүүлээд хасах үед дүрс маань илүү бараан болж өгдөг байгаа. Тэгэхээр та үүнийг хэрхэн зохицуулж авах нь тухайн зургийн нөхцөл байдал орчноос шалтгаалах бөгөөд үүнийг үр бүтээлтэй ашигласмаар зураг маань илүү бүтээлч мөн сонирхолтой болж өгдөг байгаа. За ерөнхийдөө бидний хэрэглэдэг камерууд маань гол гэрэл хэмжигч нь кадрын төвд байрладаг. Тийм учраас тухайн яг төвд байрласан бишт объект ямар нэгэн бодлого хүн баруун хувцастай хүн ч юм уу эсвэл сүүдэртэй хэсэг төвд байрласан бол тухайн хэсгийг сүүдэртэйгээр хэмжээд гэрэлтэй болгохын тулд бусад хэсгээ хаян илүү гэрэл нэмж өгдөг ба. Түүнээс шалтгаалan кадрын бусад хэсэгт байсан бичлүүд маань хит их гэрэлтэй гялаасан дүрс үүсдэг. Тийм учраас бид нэр энэ тохиолдлуудад буулгалтаа гараар хасах руу шилжүүлэх шаардлагатай бий болдгийг. Мөн үүний эсрэгээр зарим тохиолдолд бид нэр яг гол байрлаж байгаа биет маань хит их гэрэлтэй байвал түүний хэмжээ бараан тулдаг. Тэгэхээр бус цэцэн маань бараан тохиолдол бий болдог учраас үүний эсрэгээр бид нэр гэрлээ нэмэх шаардлага гардаг. Гэх бид нар буулгалтынхаа дэгчлэлийг үр бүтээлтэй ашигласнаар зураг маань илүү бүтээлч мөн сонирхолтой мөн зөв буух боломжуудыг бидээс бий болгож өгдөг юм аа. За та бүхэн сая жишээ зургуудыг үзлээ. Тэгэхээр буулгалтын дэгчил маань энэ мэтлэгээр ажилладаг бол биднэрт камерт байдаг эм буюу мануал горим гэж байдаг. Энэ үед бид нэр буулгалтын дэгчлэлээр гэрлийг хэмжиж гэрлээ тэр буулгалтын дэгчлэлийг харж гэрэл их баг байгааг тааруулан гараараа хурд төрцөд тааруулах хэрэгтэй байна. Тэгэхээр дараагийн хичээлийнхаа 2 дугаар хэсэгт бид нэр мануал горим болон мөн камерт байдаг хистограм буюу гэрлийн хэсэг диаграмаар харуулдаг хэсгүүдийг бид нэр үзэх болно. Тэгэхээр хичээлийн 2 дугаар хэсгээр та бүхэнд эргээд урьцгаая. Бид авсан зураг камерын дэлгэцэн дээрээс харахад өнгөлөг тод харагддаг гинэ. Компьютер руу оруулж харахад зарим тохиолдолд өнгө нь буурсан эсвэл фокусгүй зураг үүсдэг. Үүний учир нь камерын дэлгэц компьютерийн дэлгэцтэй харьцуулахад 10-аас 14 инчийн дэлгэцний нэвтрчдэг энэ жижиг дэлгэцэн багтаасанд байдаг. Тиймээс та үүнийг фокустай тэгэхээр чанартай буусан шалгахын тулд заавал зөмөлж үзэж байгаарай. Хичээлийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. Бид нар 2 дугаар хэсгээр та бүхэнд
камерын эм горин болон хистограммын талаар танилцуулга хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд камерын эм горим хэрхэн ажилладаг. Тэгээд өнөөдрийн хичээлээр яригдж байгаа буулгалтын дэгтгэл маань камерын эм горимтой хэрхэн зохицож ажилладаг талаар өнөөдрийн хичээлээр үзэх болно. За ерөнхийд нь эм гэдэг маань мануал горим бөгөөд энэхүү горим дээр та камерын тохиргоонуудаа бүгднийг өөрийнхөө гараар тааруулна гэсэн үг юм. Ингэснээр та ямар нэгэн гэрлийн яг нэг тодорхой яг нэг гэрлийн орчинд олон зураг авах гэж байгаа нөхцөл энэхүү горим маань их давуу талтай байдаг бөгөөд камера нэг тааруулаад яг тэр тааруулсан зарчмаараа бүх зургаа дарах боломжуудыг танд бий болгож өгдөг. Мөн энэхүү горимыг ашиглаж сурснаар та илүү бүтээчээр зураг авах боломжуудыг ч юм танд бий болгож өгөх байна. Тэгэхээр бид нэр шагаачаар хараад камерыг гэрлийг шууд тааруулахын тулд бид нэр буулгалтын дэгцлийг ашиглах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар хурд үрс хоёроо бид нар гараараа тааруулж байх үед буулгалтын дэгцэл маань өөрөө гэрэл нь их вэ нэ бага вэ гэдэг юм буулгалтын дэгцэл маань өөрөө хөдөлж таарах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар буулгалтын дэгцлийг харж хагаад хөдөлгөөнийг нь яг 0 дээр тааруулаад тэр үед бидний хурд үрс маань яг зөв гэрлийг яг зөв хэмжиж таарлаа гэсэн бий болох юм. Тэгэхээр бид нар та бүхэнд буулгалтын дэгцлийг хэвээр тааруулаад эм голмоор хэрхэн зураг авч болохыг дараагийн зургуудаар үзүүлэх болно. Мөн хистограммыг хэрхэн ашиглаж буулгалтаа зөв бууж гинөө буруу бууж гинөө гэдгийг харахыг та бүхэнд үзүүлэх юм аа. За тэгэхээр бид нэр мануал горим дээр ерөөхдөө бол бүх зүйлийг бид гараараа тааруулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ буулгалт маань зөв бууж гинэ буруу бууж гинэ гэдэг мөн хистограмм гэдэг зүйлийг харж хянж болох юм. Тэгэхээр хистограмм маань за та бүхэнд энд харагдж байгаа доор харагдж байгаа хистограмм маань ийм диаграмм маягаар үүсдэг байгаа. Тэгэхээр энэ маань зурагт буусан пикселүүд буюу зургийн бүх бүтц маань гэрэл ихтэй байна бага байна гэдгийг маань энэ дээр харагддаг байгаа. За энэхүү хистограммын маань баруун зах нь болохоор гэрэл ихтэй пикселүүд зүүн хэсэг нь болохоор гэрэл багатай хэсгийг илэрхийлдэг байгаа. Гэхдээ таны хистограмм нь өндөр болох тусмаа тэр маань тухайн хэсэгт их пиксел байна гэсэн үг. Тэгэхээр баруун талын зах руугаа илүү өндөрсөн байвал тэр маань хэтэрхий гэрэлтэй зураг маань гэрэлтэй хэсэг маань их байна гэсэн үг. Бүр баруун талынхаа бүр яг хандан наалдаж дээшээ өгсөн хистограмм үүссэн бол яг хэсэг пикселүүд маань бүр ямар ч таталгүйгээр арилсан байна гэсэн үг. Юуны эсрэгээр зүүн талдаа болохоор гэрэл багатай хэсэг гэсэн үг. Тэгээд зүүн талынхаа ханд наалдаж өгсөн хэсэг маань бүр хасгаар буюу 100% хараар ямар ч десал үзэгдэхгүйгээр 100% хар болсон байна гэсэн үг. Тэгэхээр бидний хистограмм маань аль болох голын хэсэгтээ овоож өгсөн байвал тэр маань зөв болж өгдөг байгаа. Бүр хоёр тал руу хоёр талтай хоёулаа овоож өгсөн байх бол хичээг контраст ихтэй зураг үүссэн байна гэсэн үг юм. Тэгэхээр бид нар хистограммыг ашиглана. Хистограмм маань дараах зургууд дээр ямар байдлаар үзэгдэж байгааг үзэх юм. Тэгэхээр та бүхэн зургуудаа хүлээн авч үзээрэй. Мөн манай нэвтрүүлэг үргэлжлүүлэн шөнийн зургийг буулгахдаа мануал горимыг хэрхэн ашиглах талаар орох болно. Тэгэхээр та бүхэн хичээл болонтойгоо хамт байгаарай. Тэгэхээр та бүхэнд эм горимыг хэрхэн ашиглах тухай орж байгаа үлээ. Эм горимыг зайлшгүй ашиглах шаардлага гарах нэг нөхцөл бол мэдээж шөнийн зураг авах нөхцөл байдаг юм. Тэгэхээр бид нэр эм горимыг ашиглан бүх зүйлийг гараараа тааруулах ёстой гэж ярьсан. Тэгэхээр шөнийн зураг буулгаж байгаа нөхцөл камерын маань гэрэл хэмжигч гэрэлтэй биетүүд дээр дүрсийг нэлээд бараан болгож бараан хэсгээр гэрэл хэмжигч маань таарсан нөхцөл зургийг нэлээд гэрэлтүүлээд тэтгэх хөшиг маань удаан ажиллах шиний хүндрэлүүд гардаг. Тийм учраас бид нэр шөнийн зураг авч байгаа нөхцөл зайлшгүй тохиргоо гараар тааруулах шаардлага гардаг юм. Тэгэхээр бид нэр шөнийн зураг авахдаа ямар зүйлүүдээр анхаарах талаар одоо та бүхэнд үзүүлэх болно. Гэхдээ бид нэр шөнийн зургийг шүн хүний хөрөг зураг болох болсон шүнний зургийг хүнтэй авахдаа яах хэрхэн болох талаар дараагийн дугаарууд дээр илүү дэлгэрэнгүй танилцуулах бөгөөд энэ удаагийн дугаарт шүнийн орчны зургийг буулгахад
ямар дөрхөө их талаар та бүхэнд орох юм аа.